Сайн байцгаана үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн бэлтгэн үзүүлэг төвөмсийн мэдээлэл хөтөлбөрийнхаа шинэхэн дугаараа танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. За өнөөдөр нэгэн чухал бүтээн байгуулалт одоо үүд хаалгаа нээж байна. Энэ бол усан төсвийн хөрөнгө оруулалтаар за манай Дархан аймгаас сонгосон улсын хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр усан төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан аймагт баригдж байгаа 4 өрхийн эмнэлгийн барилгын эхнийх нь ашиглалтанд орлоо. За энэ өөрөөр хэлбэл манай 9 дугаагийн иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг гэрэлтэй өрхийн эмнэлгийн одоо шинэ байр гэж ойлгож болно. За энэ байр бол хоёр ач холбогдолтой. За юуны түрүүнд энэ дөрвийн ард байрлаж байгаа энэ одоо өрхийн эмнэлэг байрлаж байгаа баригдсан энэ газар бол компани одоо өмчийн газар өөрөөр хэлбэл энэ барилга барихаар одоо олгогдсон байсан. За энийг одоо иргэд осон суугчид маань удаадаараа аймгийн даргад хүсэл тавьсан. Тэр үндсэн дээрээс энэ барилгын газрыг бид нар компани удирдлагуудтай бас ярилцчихж чөлөөлсөн. За ингээд орон нутгийн мэдэлд ирсэн энэ газар талбай дээр бид нар нийгмийн зориулалттай барилга буюу өрхийн эмнэлэг барих шийдвэрийг гаргасан. За ингээд манай энэ өргөө кино театрын дэргэд энэ дөрвийн ард энэ талбай дээр одоо өрхийн эмнэлэг маань шинээр баригдаж өнөөдөр үүд хаалгаа нээж байна. За Дархан хотод 4 өрхийн эмнэлэг баригдаж байгаа. Нийтдээ бол энэ 4 өрхийн эмнэлгүүд маань нэг 80-аас 90% гүйцэтгэлтэйгээр үлдсэн 3 өрхийн эмнэлэг нь явж байна. За өнөөдөр энэ маань бол 100% дуусаад ингээд үүд хаалгаа нээгээд одоо иргэдэд үйлчлэгээ үзүүлэхэд бэлэн болж байна. За энэ бол эрүүл мэндийн салбарт ялангуяа анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлдэг эрүүл мэндийн салбарт хийж байгаа маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил гэдгийг дурдан хэлмээр байна. Тэгээд энэ төслийг маань дэмжиж усын төсвүүд энэ хөрөнгийг суулгаж энэ ажлыг одоо яг гардаж бодиттой болоход тусалцаа үзүүлсэн улсын хурлын гишүүдтэй за сангийн сайдад за эрдэс баялаг аж үйлдвэрийн сайдтай нийт дарханчуудынхаа өмнөөс одоо чин сэтгэлээсээ талархсан илэрхийлье. Тэгээд Дархан хотын 9 дугаагийн иргэд маань шинэ одоо өрхийн эмнэлгийнхаа байранд ая тухтай үйлчлүүлээрэ гэдгийг урьж байна. Баярлалаа. Дарханчуудынхаа одоо итгэл найдварыг хүлээж за бас хийж бүтээснээ хамт олноороо аймгийнхаа иргэдийн хурал засаг дарга түүний тамгын газраар одоо үнэлүүлж энэхүү сайхан эрхэм хүндтэй алдрыг хүртсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа гэдгээ хэлье. Энэ Дархан хот өнөөдөр Монгол улсын эдийн засаг нийгмийн томоохон төв болж энэ хойд бүстэй одоо Дархан хэмээх энэ хот өөрөө сайхан хөгжиж байна. Энэ хөгжлийн төлөө одоо үеийн залуучууд одоогийн ахмадууд одоо Дархан хотод 4 үеэрээ ажиллаж амьдарч байгаа. Энэ бүх хүмүүсийн сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, хөлс, хүч. Тэгээ өөрснийх нь эзэмсэн мэрэгжлийн ур чадвар, нэгдэл, тэгээ дээр нь ив нэгдэл, сэтгэл санаа нэг байсныхаа хүчинд өнөөдөр Дархан хот сайхан болж дарханчууд хэмээх хэдүүлээ нэг гэр бүл болж ажиллаж амьдарч байна гэж ингэж ойлгодог. За энэ хугацаанд нэгэн хэсэгт нь одоо миний бие бас энэ орон нутгийг аймгийн засаг даргыг 2 бүрэн эрхийн хугацаанд иргэдийн хурлын даргыг одоо 1 бүрэн эрхийн хугацаанд ажиллаж бас орон нутгийн бүтээн байгуулалтанд өөрийн удирдсан баг хамт олноо одоо удирдах ингэж бас хөдөлмөрлсөн байгаа. Тэгээ энэ хөдөлмөр маань бол энэ Дархан хот цаашид үүсэж хөгжиж хэлэхэд газрын доорх инженерийн барилга байгууламжийг одоо угсрах дид бүтцийн асуудлууд дээр бол бодлогын төвшөнд аймгийн иргэдийн хурлаас баталсан Монгол улсын засгийн газараас баталсан Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэлийг хангасны хүчинд өнөөдөр Дархан хот маань одоо нийт хүн амынхын 45% нь орон сууцнд амьдардаг ийм орчин үеийн шийдэл бүхий ийм хот болж хөгжиж байна. Тэгээд өшөө илүү сайхан ирээдүй бидэнд бий. Эний хөгжлийг одоо төрөгдөх иргэдээ сайхан ая тухтай, аюулгүй, амар амгалан орчинд амьдруулахад одоогийн маань хурлын төлөөлөгчд, хурал, засаг дарга, тамгын газар, төрийн албан хаагчид бүгдөө аж ахуй нэгж байгууллагууд бүгдөө нийлж ажиллаад хөдөлмөрлөд явахад өшөө илүү их сайхан хөгжил биднийг хүлээж байгаа гэж итгэж найдаж байгаа. Та нар маань бас энийг бун гүнзгий ухамсарлаж өөрт байгаа бүх боломжоор хамтарч ажиллаж Дарханы хөгжлийг хүргэх хамгийн одоо сайхан хот болгож мөрөөдлийн Дархан хэмээх хот болохыг одоо хүсэж байна. Тэгэхээр та бүхэндээ их хотынхоо их ойн баярын өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Би 1958 онд Дархан хотод Атар сангийн аж ахуй байгуулагч яхад энэ Дархан нутагт ирж байсан хүн байгаа юм. Тэгээд Дархан хотыг яг барьж байгаа үл 1961 онд 60 онд би анхны хайгуул шинжилгээний ангид нь ажиллаж байгаад
Тэгээд 61 оноос Дархан хотыг барьж байгуулах анхны Монгол жолоочоор ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш Дархан хотыг 95 он хүртэл энэ байгууллагад Дархан хотыг барьж байгаа Оросын байгууллагад жолоочоор ажиллаж ингээд 36-7 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Тэгээ одоо Дархан хотод би 70 жил амьдарч байгаа. Тийм болохоор одоо энэ Дархан хотын сүр шав тавихаас эхлээд одоо бүтээн байгуулалтын дуустал амьдрсныхаа үед өнөөдөр Дархан хотын хүндэт дэвтэрт бичигдсэнтэй маш их баяртай байна. Би Дархан хотоор бахархаж явдаг хүн. Дархан хотыг барьж байгуулжсэн тэр үеийн одоо анхны залуучууд одоо насны өндөр болчихсон бүрлэлүүдээ та бүгдээ Дархан хотод инг тунг эрүүл инг сайн сайхан амьдарч ад жаргалтай байхын элзүүтэй ирээлээ дэвшүүлээ да. Би 1970 онд эрчим хүчний яамны томилтоор Дудааны захиргаа станцад ирж ажилласан. Захиргаа станцад 90 он хүртэл ажиллаж агаад Дудааны шугамшилжээ тасарч тусгай байгууллага болоход нь салж очоод ингээ 1990 оноос хойш Дудааны захиргаа станцад анх Дудааны захиргаа станцыг үүсгэн байгуулахад нь оролцсон. Ингээд анх манай Дудааны шугамшилжээний газар анх байгуулагдаж Дархан хотыг Дудааны эрчим хүчээр хангах схем, зураг бүх юмнуудыг бид нэр хийсэн юм аа. За ингээд 1996 онд Дудааны шугамшилжээ чинь нөгөө өөрийн зуухнууд бас хамтарч бий болсон. Тийм учраас өөрийн зуухнуудыг орон нутагт нь шилжүүлэх юм шийдвэр гаргаснаар би тосгоны халаалтын зуухыг хариуцсан авч гарсан юм аа. Энэ цагаас хойш би тосгоны халаалтын зуухыг ажилуулж 25 жил ажиллаж ер нь нийтдээ Дархан хотын бүтээн байгуулалтанд 52 жил засварлтгүй эрчим хүчний салбарт эрчим хүчийг сайжруулахын тулд Дудааны эрчим хүчийг ард олныг найдвартай хангахын тулд бүх хүч хөдөлмөрөө зориулж ирсэн юм аа. Ингээд Дархан хот үүсэж байгуулсан 64 жилийн яваг тохиолдуулж нийт эрчим хүчний салбарын хамт олон дарханчуудаа баярын мэнд хүсвэлье. За миний би 1988 онд тухайн зөвлөлт холбоод улсад их сургууль төгсөж ирээд ингээд Дархан хотын политехникумд багшаар ирж ирсэн. За тухайн түлж эрчим хүчний геолог уул уурхай яамны томилтоор ирж ирсэн. Манай Дарханы политехникум түлж эрчим хүч геолог уул уурхай яамны харьяанд байсан сургууль байгаа. Ингээд энэ 5 жил ажиллаад тэгээ 93 оноос эхлээд энэ Дархан сэлэнгийн цахилгаан шугамшилжээний газар Дархан сэлэнгийн цахилгаанд өгүүлж хувьцаат компанид ажиллаж энэ хамт олонтой одоо 32 жил ажилласан байна. Ингээд энэ компанийнхаа удирдлагууд за компанийнхаа хамт олонд их баярлалаа. Тэгээд энэ 400 гаруй хүнтэй энэ манай эрчим хүчний байгууллагыг өндрөөр үнэлж төлөөлөл болгож одоо миний биеийг ийм сайхан нэр хүндтэй ийм алдар шалгаруулсан Дархан уул аймгийн Засгийн тамган газар засгийн дараа газар жаргал иргэдийн хурлын тэргүүлэгчд болон одоо иргэдийн хурлын дарга Янжван нартаа бас талархснаа илэрхийлье. За дарханчуудаа энэ өдрийн мэндийг өргөе. Дархан хот байгуулагдсан түүхт 64 жилийн өмнө баярын мэндийг нийт дарханчуудаа Дархан уул аймгийнхаа төр захиргааны байгууллагуудынхаа өмнөөс өргөн мэдчилье. За өнөөдрийн баярын өдөр бид нар Дархан хотод энэ онд хийгдэх 20 авто замынхаа 18, 19 дахь замыг хүлээж авч байгаа юм баяртай өдөр тохиож байна. За өөрөөр хэлбэл одоо бидний энэ зогсож байгаа зам бол Дархан сумын 9 дугаар нутаг дэвсгэр дээр орших Тойргоос за Төв хойдлын магистрат авто замыг холбосон. Өөрөөр хэлбэл Дархан хотын 2 төв магистрат авто замыг холбосон 4 игнэ 560 одоо метр өөрөөр хэлбэл 1.1 км орчим ийм 7 метр өргөнтэй гэж тооцвол ийм авто замын ажил за энэ зам маань 4 игнэ гэрэлтүүлэг бүхий за ус зайлуул хоолойтой ийм авто замын ажил маань өнөөдөр ашиглалтанд орж хөдөлгөөнөө нээж байна. За нэг зүйл дээр иргэд маань санаа зовхгүй байж болно. Энэ замын хүчилтэй ажил бол аль 7 сар 8 сард хийсэн. За мөн давхар энэ шугам хоолойны ажил гэрэлтүүлгийн ажлууд нь хийгээд өнөөдөр хүлээж авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөн малчин баг дээр хүлээн авч байгаа 1.6 км авто зам маань бас хүчилтэй 9 сард авсан. Өөрөөр хэлбэл энэ иргэд маань
маань хүүтний цагт одоо зам нээж гинэ, зас орсон зам нээж гинэ гэж санаа зовох хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь туслах ажлуудаа хийгээд өнөөдөр бид нар хотынхан баярын өдөр нээхэр төлөвлөсөн замуудаа нээж гинэ гэж ойлгож байна. За энэ автозамын нээлт хөдөлгөөн нээснээр хоёр төв магистрал зам маань хоорондоо холбогдох. За дархнаас шууд Сэлэнг рүү явж байгаа иргэд бол энэ замыг ашиглаад манай 31-р хороолыг давсан 7-р ог руу холбосон Сэлэнгийн зам хүртэл холбогдох энэ замтай шууд холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл төв замын маань ачаалал 30% буурах боломжийг бүрдүүлж байгаараа маш онцлог гэж хэлж болно. Тэгээд Дархан хотод энэ жил төлөвлөсөн 20 замаас бид нар 19-ийг амжилттайгаар хөдөлгөөнөөр нээж одоо ашиглалтанд орууллаа. За нэг зам маань бол шинээр баригдаж байгаа Дархан суманд баригдаж байгаа 250 ортой эмнэлгийн шинэ одоо 4 гинэ автозам. За энэ замын ажил бол сая ингээ хүүтэрсэн учраас бид нар асфальт авахыг хойшлуулж дараа жил авахаар хойшлуулсан гэдгийг дуулгамаар. За ингээд автозамын ажил маань нийтдээ 90 орчим хувьтайгаар амжилттай дууссан дахин талархсан илэрхийлье. За энэ автозамыг ашиглалтанд оруулахад ажилласан энэ Төвшин ГГ компанийн хамт олонд бас чин сэтгэлээсээ талархсан илэрхийлье. Яагаад тэгэхээр энэ компанийн хамт олон маань энэ хийсэн автозамуудаа хугацаанд нь одоо ашиглалтанд оруулаад дээр нь бидний хүслийг хүлээн авч призерээс одоо тосгоны 1 2 3 дугаараар явдаг хараагийн гүүр хүртэлх автозамыг энэ жил төсөвтөнд байгаагүй ч гэсэн өөрсдөө компани хөрөнгөөрөө автозамынхаа хувьчлалтыг бүрэн хийж хөдөлгөөнөө нээсэн ийм одоо амжилттайгаар энэ оныхоо автозамуудын ажлыг дуусгалаа. Тэгэхээр энэ бол бас компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зөвхөн дараа жилийнхаа төсвийг хүлээж харалгүйгээр энэ иргэдийн аяд тухтай орчин зорчих боломжийг нээж өгч бидний тавьсан хүсэлтийг хүлээж авсны дагуу хийж гүйцэтгсэн ийм ажил боллоо гэдгийг дахин дурдмаар байна. Тэгээд нийт дарханчуудаа дахин одоо хотын баярын өдрийн мэндийг хүргэе. Бидний энэ хийсэн бүтээсэн энэ автозамаар тавтай за мөн автозамын хөдөлгөөнөө баримталж оролцохыг хүсье. За мөн нэг зүйлийг анхааруулж илээ. Энэ зам маань хоёр талтай явган дугуйн замын ажил бол хийгдээгүй. За энэ ажил бол 31-р хороол руу хийх энэ замын үргэлжлэл 31-р хорооллын одоо өмнөр явах иргэдийн одоо хороол дундуур явах автозамаар үргэлжлэн. Тэгэхээр тэр замын ажилд тэр замынхын төсөвт нь энэ явган замууд дугуйн замууд нь хамтдаа суугдсан байгаа. Тэгэхээр энэ ажлууд нь бол дараа жилүүд үргэлжлэн хийгдэх учраас та бүхэн маань санаа зовхгүй байж болно гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд бүх дарханчуудаа хотын явган баярын мэндийг дахин хүргье. Аймгийн засаг дарга гэрүүл хөдлөмөр нийгмийн хамгааллын сайттай энэ 2025 онд байгуулсан гэрээнд нэг заалт байгаа. Тэрний үхээр гэрүүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн засаг даргын үүрэг нь өгийн бичгийг Дархан аймагт хөтлүүлэх, иргэдээ өгийн бичгтэн болгох, энэ хүрээнд өгийн бичгтэн аймаг, өгийн бичгтэн сум, өгийн бичгтэн баг, өгийн бичгтэн байгууллага хамт олныг бий болгох ийм одоо даалгавар сайттай байгуулсан гэрээн дээр байгаа. За энэ ажлын хүрээнд Дархан аймгийн Ахмадын хороо аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд мөн энэ 25 онд өгийн бичгийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж зохион байгуулж удирдах манлайлж ажиллахаар ингэж одоо тусгагдсан байж байгаа. За энэ хүрээндээ бид нэр уугууд мөв соёлгээд энэ нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллагатай хамтраад аймгийн Ахмадын хороо энэ 7 сарын 1-ээс хойш үндсэндээ 4 сарын хугацаанд өгийн бичгийн сургалтыг Дархан аймгийн бүх сум, баг тэгээ байгууллагуудаар өнөөдөр ингээд бид нэр энэ төрийн байгууллагуудаар л засаг даргаанд иргэдэх агентлагуудаар сургалтыг хийж байгаа нь. За энэ сургалтанд бол одоо өчигдрийн байдлаар бол 5 агентлаг хамрагдсан. Өнөөдөр бас нэг 2 3 агентлаг хамрагдана. Ингээд засаг даргаанд иргэдэх агентлагаараа өгийн бичиг хөтлсөн ийм хамт олон болох ийм зорилтыг энэ сургалтын хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгон зөв ойлгож энийг чинь миний юм. Энэ би энийг хөгжүүлэх ёстой. Би энийг хөтлөх ёстой юм. Ингэж би одоо үр удам тийм ээ ирээдүгээ сайн сайхан байлгах юм гэдэг энэ ойлголтыг хүн болгон төрүүлээд тэгээ энийг бол Ахмад үе, Дунд үе, Залуу үе гэд ингээд энэ үе үеуд нь бүр одоо цэцэрлэгийн хөгтүүд ч гэсэн энэ өгийн бичгийн нэршлээс өсвөлээд жишээ нь аав ээжийнхаа аав ээж нэрийн өвөө эмээ гэж яриад байдаг шүү дээ. Жишээ нь аавынхаа өвөөг юу гэж хэлэх вэ? Ээжийнхаа аавыг юу гэж хэлэх вэ гэдэг ингээд ийм нэршлийн асуудлаас болоод яашил цэцэрлэгийн хөгтөд ингээд сургалт орж ийн л да өнөөдөр юм байл. Гэтэл өнөөдөр гэртээ хүрээд ирэхээр зэрэг нөгөө аав ээж эмээ өвөө нь энэ нэршилдээ одоо бүрэн дасаагүй зөгцөөгүй
Өөрөөр хэлбэл хүүхэд цэцэрлэг дээр юм сураад ирдэг, ирээд гэртээ ярихаа зэрэг хоорондоо ойлголцохгүй холбогдохгүй байгаа учраас. Тийм учраас энийг нэг жигд ойлголтод оруулж өөрөөр хэлбэл эмээ нь, өвөө нь, аав ээж нь, хүүхдүүд нь бүгдээрээ энэ угийн бичиг гэдгийг нэг төвшөнд ойлгож, нэг нэршлэр бие биендээ хандаж ингэж явах. Энэний үндсэн дээр л бид нэр угуудам өв соёлоо хадгалж үлдэх, угуудам зөв сайн авч явах. Ах トゥ төрөл садан өөрснөө одоо хувь хүний асуудал гэхээсээ илүү улс орны асуудал, улсын үндэс болдог. Энэ талаас нь одоо ачаал бүлэгч ажиллаж байгаа юм. Манайх бол их өргөн одоо тийм сайхан уламжлалтай. Одоо бүр Чингис хааны Алтан уургийн бичиг бол одоо дэлхийн нийтэд анх одоо энэ уургийн бичгийг тэмдэглэж ирсэн том бахархах манай өв байж байгаа. За ер нь бол дараа нь бол ноёд хаадууд бол энийгээ бичижсэн. Ард иргэд бол нөгөө бичиг үсгтэй холбоотойгоор одоо үеэс үед амаар дамжуулж ингэж явсан юм уламжлал байгаа. Тий. Тэгэхээр одоо өнөөдөр биднэрт ямар шаардлага одоо хэрэгцээ тулчаад байна вэ гэхээр бид нэр одоо гэр бүл төлөвлөлт одоо нэг өөрлөхөд эхнэр нөхрөө сонгох. За цаашлбал бол одоо нөгөө хэдэн хүүхэдтэй болох, эрүүл биетэй саруул ухаантай үр хүүхэдтэй болохын тулд аав ээж нар те яаж урьдсан сэргийлж болох тэр аргуудыг мэдэх. За дээрэс нь одоо багасаа л ер нь аав ээж гэр бүл за хамаатан саднаа маш сайн мэдсэний үндсэн дээр нөгөө хань ижлээ болохтой хүртэл одоо хамаатан бус хүнтэй суух одоо тэр сонголт тэр хүний өмнө бий болгох гэх мэт ийм олон ажлууд бол одоо бидний өмнө тулгамдчаад байна. Тэгэхээр 100 гаруй жилийн хугацаанд чи үндсэндээ нэг хүний одоо генерац шинэ үе, нэг шинэ үе төрөх хугацааг бол 20-25 жил гэж үздэг. Тэгэхээр 100 гаруй жилд бол одоо бидний хувьд бол нэг 4-5 үе ингээд аль хэзээний нэмэгдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэр үед ингээд угийн бичгээ хөтлөөгүй байгаа учраас бид нэр дээшигээ 3-4 үе сайн мэдгүй болмас тэр 3-4 үе дээр байж байгаа өгөд нэмэгд болгоны төрсэн ах トゥ ус тэгээ одоо үед бидний нөгөө ах トゥ усын хүүхдүүд үеэл хаяал гэд үеинцэр хаянцрын төвшөнд нэг үлгэд яг хаяал үеинцэр хаянцрын төвшөнд бид нэр ах トゥ усээ мэдгүй юм байдал үүсчихэд байгаа байхгүй. Тэгээ ийм учраас нөгөө нэг бид нэр яг энэ удаа цагт бол нөгөө цус ойрттой эрсдэл нэлээд өндөр байж байгаа. Тэгэхээр энэ алдаагаа бид нар мэдж байгаа юм чинь өнөөдрөөс эхлээд ерөөсөө шинэлэг ухаанчаар угийн бичгээ гэр бүлийн түүхээ бичье. Тэгээ тэрийг үр хүүхдүүдэд өвлүүлье. За энийг хийхин тулд шинэлэг ухаанчаар яаж гэдгийг нь болохоор бид нар аль болохоор тэр нөгөө 9 үе дотроо монголчууд чинь нөгөө өргөх сунгаж одоо ах トゥ нэг овгийн хамаатан садангууд хоорондоо сууж өргөх сунгаж болохгүй гэж хэлсэн байгаа. Нэг өөрөлдөд би аав ээж ерөөсө 50% ижил удамшлын мэдээлэл авж байгаа. Гэтэл би өвөө эмээсээ 4 өвөө эмээгээс аав ээж талын 4 эмээ өвөөс 25% удамшлын мэдээлэл авсан гэдэг маань тэр хэмжээгээр тэр хүмүүстээ ижил одоо удамшлын мэдээлэлтэй гэсэн үг. Тэгээд энэ дээшигээ нөгөө нэг 3 дугаар үе дээр болохоор 8 өвөө эмээ өвөө би өөрийгөө 100% гений сантай гэж үзэх юм бол 12.5% ижил тэр 8 үнэтэй би ижил гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр миний энэ үе бол тухайн ямар үеэс хамаарат тэр өвгөд эмэгдийн л одоо тэр гений холимог байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд 9 дэх үе дээрээ бүр ийм ижил байх удамшлын мэдээлэл 0.2 руу ордог. Энэ бол бараг л нөгөө хамаатан бус ямар нэгэн одоо бүр хайрах холын болоод тэгээ монголчууд тэрийг нөгөө яссаллаа гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш бол хоорондоо гэрлэхэд бол цус ойрттой эрсдэл байхгүй гэж үздэг байсан. Тийм. За одоо тэгэхээр шинэлэг ухаанаараа нэгэнт ингэ батлагдаад байгаа юм чинь бид нэр өнөө үед чинь одоо компьютерийн шинэлэг ухаанаа ашиглаад энгийн аргаар цаг хэмнээд энэ угийн бичгээ бүтээчих бүрэн боломж байна. За дээрэс нь мэдээллийн сангууд үйж байна. Одоо тооллогын мэдээлэл бол 1950 оноос хойш нь бол бүгд интернетээр авчиж болно. Тэгээд одоо 18, 19, 22, 29 оны одоо тоолгын мэдээлэлүүд зарим нэгэн аймагуудаар бол ингээд хөрвүүлээ гаргацсан гэх мэтийн иймэрхүү мэдээллийн сан. Тэгээ байж байгаа энэ төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаад тэгээд энэ угийн бичгээ айл болохоор мэдэх чинээгээр бололцоогоороо ингэж бүрэн бүтэн байлгахын төлөө бүтээвэл айгүй зүйтэй.
Тэгэхээр бид нар одоо энэ шинжилгээ ухаанчаар хөтөлбөрийн гол зүйл бол ерөөс аав ээж талаа хоёулангийн оруулна. Наг завах талаа аль болохоор мэдэг чинийгээрээ явна. Дээшээгээ чадах чинийгээрээ явна. Тэгээд сургамжтай зүйлсээ оруулна. Одоо жишээлбэл одоо сургамжтай зүйлс гэдэгт бол бид нар нөгөө илүү тийм сайн генүүдийг бол бид нэр бахархах зүйлээ оруулчлаа шүү дээ. Хөдөлмөрч гэдэг юм уу, тууштай одоо төвчээртэй байсны улмаас хөдөлмөрөөрөө амжилт гаргаад эсвэл одоо оюун ухааны өндөр чадамжтай байснаас маш том амжилт гаргаж нээлт хийдэг ч гэдэг юм. Энд эднэр болгон бол бахархах зүйл, сайн гений удамшлаа харуулж байгаа. За муу ген ихээр нөгөө бие авч явах байдал нь жоохон таарав. Нэг үргэлжлэхэд бид нэр амиа удах ген гэж хүртэл онцлогдсон байдаг. Тэгэхээр бол одоо жишээлбэл нэг хөшчүүл ярьж идэг шүү дээ. Тэднийх нь жоохон харамж шүү. За тэднийхээр бууж мордоод хэрэггүй дээ. Нөгөө нэг аягны амсар зуулахгүй шүү. Тэгэхээр нэг тэр овгийнхан бол ерөнхийдөө жоохон харамж гентэй юм байна гэсэн үг. Тэгэхээр аав ээж нь бол манайхан нэг тийм шүү. Тэгэхээр та нар нэг орсон гарсанд эдэн ондотоогоороо нутгийнхан бас тэгээд шүү гэсэн маягаар ингэж дээр үед явдаг гэсэн байна. Тэгэхээр энэ заншлаа бид нар авч явах хэрэгтэй. За тэр инэрэнгүү байх, хөдөлмөрч байх, би одоо даасан байх, хурдан төргөн ууралдаггүй байх ч гэдэг юм уу. Энэ болгон бол бидний нөгөө сэрэмжлэх хэвээр мэдээлэлд оруулах хэвээр ийм юм болчиход байгаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцсөн барааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магнолийн отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За намрын урамшуулалт худалдаа зарлагдсан байгаа. 10 сарын 8-наас 10 сарын 20 хүртэл за бүх бараа маань 50% хямдарсан. 3000-ын бүх бараа маань бүгд 1500 болж хямдарсан байгаа. За 8000-ын бүх бараа маань болохоор 6000 болоод хямдарсан байгаа. За байгаа бараа маань ер нь цөөхөн тоотой байгаа болохоор та хэд маань амжиж үйлчлүүлээрэй. За энэ хэсэг маань болохоор 3000 хүүхдийн тоглоомны хэсэг байна. За энэ хэсэг маань ер нь бүгдээрээ 50% хямдраад 1500 төгрөг болсон байгаа. 10 сарын 8-наас эхлээд 10 сарын 20 хүртэл. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа. Бүгд 50%-ийн сейл зарласан байгаа шүү. За энэ дээр болохоор охид бүсгүйчүүдийн маань дуртай эмэг бөөгөж, хүзүүний зүйлд хавчаар, бугуувч гэд ерөн бүгд байгаа. Эднэр маань бас бүгд хямдралдаа орно. За охтуудын ийм хөөрхөн даруулга, обруу шиг охид залуучуудын маань энэ утасны зөвлөлтүүд бас бүгд хямдралдаа орсон байгаа. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг муу адил 3000-аас 1500 болоод 50%-ийн хямдралд орсон байгаа. За дунд ахлах ангийн хүүхдийн энэ штринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг юм үзэг, цавуу, тодруулагч гэд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. Бүгд хямдраад 1500 болсон байгаа. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. Эднэр бүгд 50% хямдралтай байгаа шүү. За одоо ингээд ургац ногоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань бас хямдралд орсон байгаа. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултай аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. Бүгд хямдралдаа багтана.
За энэ тасаг маань болохоор тоглоомын тасаг байгаа. Тоглоомын тасаг энэ чихмлүүд маань өмнө 15-аар зарагдж исэн бол бүгд сэл зарлаад 8000 болцсон байгаа. За хуучин тоглоомнууд нь болохоор ингээд бүгд 6000 төгрөгөөр зарагдж байгаа. Хямдрал зарласан байгаа. Энэ удаагийн хямдралд маань усны эндүү, сенс центр маань бас бүгд 50% хямдарсан байгаа. Хямдраад бүгд 8000 болсон байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн маань бас бүгд хямдралд ороод 6000 болсон байгаа шүү. За 500 грамтай угаалгын нутгууд маань болохоор бүгд 3000-аас 50% хямдраад 1500 болсон. За 2 кг-тай угаалгын нутаг 30 ширхэгтэй Геленбок маань бүгд 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За 5 кг-тай угаалгын хуурай нутаг маань бас 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавг, салаадны тавг маань бүгд хямдралд орсон. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм ааруул чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн соролттой аягнууд маань бас 4000 болоод хямдарсан байгаа. За салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За энэ буцалдаг данх маань бас хямдралд орсон байгаа. Бүгд 6000 болсон байгаа шүү. За энэ 2, 3, 5, 8, 10 литрийн цорогтой цороггүй давхар тагтай шилэн савнууд маань бас мөн адилхан хямдралд орсон байгаа. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор цагаарийн мэдээлэл танилцуулъя. Үзэгч та бүхэндээ бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн баасан гарын шинэхэн дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амралтын өдрүүдэд хай тухтай тавтан өрүүлээрэй. Баяртай үзэгчтэй.